За сайн байцгаана уу. Бид пресс хэвлэлийн газраас Монгол бурхад нэртэй номыг гаргасан байгаа. Монгол хэл дээр анх удаа хэвлэгдэж байгаа. Монгол бурхад гэдэг ном бол төгс судлалын үднээс их сонирхолтой ном байна. Монголд анх удаа хэвлэгдэж байна. Энэ англи хэлээр дэлхийн нийтэд тарсан. За англиас хятад хэлэнд орчуулагдаж, хятадаас бас худам хэсгэнд орчуулагдаж гарсан ном байна. Энэ ном болохоор ерөнхийдөө 1930-аад 27-оос 29-30-аад оны үеийн Шинжааны торгуудуудын амьдралыг харуулсан. Тэр үеийн одоо Шинжааны хаан гэсэн үг те ямар шохон хүн байсан. Тэгээд тэрийн хүний улс төрийн бодлого нь ямар байсан. Тэгээд тэр үеийн ер нь Шинжааны улс төрийн байдал нь ямар байсан. Тэгээд тэр талаар бичсэн ном байгаа. Тэгээд энэ номыг болохоор Дайны нэрт судлаач, Монгол судлаач тухайн үед хамгийн алдартай тооцогдох, хамгийн томд нь тооцогдох хүмүүсийн нэг Хенинг Хаслунд гэдэг хүн бичсэн. Хаслундын Төв Азийн тэр экспедицэд орж ажиллахдаа ажигласан харсан зүйлээ бичлэмжлсэн зүйл. Энэ дотор бидэнд одоо өөр юугаар батлагддаггүй ч юм уу, өөр мэдээр батлагддаг сонин цод мэдээ бий. Хаслунд бол Монголд байхдаа тэр торгууд хааны тухай, Шинжаанд байгаа тэр торгууд ноёны тухай их сайхан мэдээний сонсч ирсэн. 21 онд Шинжааны хаан нь бол нас бараад тэгээд тухайн үед нь тэрний хамгийн дүүн бол төвдөд ном үзчихсэн лам байсан. Тэгээд тэр ламыг бол бүр энтхэг рүү аялаа явцсан байх үед нь хойноос нь илчилгээж энэ одоо хаан нас орсон учраас ирж хаан ширээнд нь суугаа гэж хүссэн. Тэгээд тэр хаан хурж ирээд яг тэр торгууд тэр дүмнийг удирдах байхдаа ямар их мэрэгэн бодлогоор те удирдаад тэгээд яг тэр хэдхэн жилийн дотор 10-аад жилийн дотор торгуудын хүн ам эрс өсөж те эдийн засгийн хувьд ч гэсэн сайжирч ирсэн тухай бас бичсэн байна. Тэр бол өгөөмөр хамгийн ухаантай ноён гэсэн тухайн үедээ сонсгож ирсэн. Тэр хүнтэй уулзах зорилго тавьсан. Тэгээ тэр аялын одоо маршрут нь бол үндсэндээ бол эхлээд бол тэр Гятын төгсгөөс гараад тэр Алшаа аймагт очиод Алшаа аймагаас эхлээд тэгээд Эзний хоолын торгуудад очсон. Эзний хоолын торгуудуудын бүр хааны ордонд очиж одоо хаан ноётой уулзсан. За тэгээд Эзний хоолын торгууд бол 1701 онд халимгаас төвдөд мөрөхөр ирсэн 10 жир ноёны хойчис тэдний дүр байдлыг харсан. Тэнд очиод уулзахад бас өөрсдийнхөө бусад ахын дүүсийн тухай сонин мэдээ өгсөн. Тэгээд тэр мэдээний дагуу улам одоо уулзсан одоо тэр торгууд хамтаа уулзах хүсэлтэй улам ориглуулсаар байгаа. За одоогийн бол Монгол улсын одоо урт хэлээр дагуу харгууд буюу одоо Маажин сан ууланд Дамжин цангийн бэхлэлтээр очиж бас үдсэн. Тэгээд тэр үед торгуудууд яах вэ гэхээр тэнгийн торгууд хүмүүсийн дунд ерөнхийдөө удирдагчдын дунд тусгаар тогтнох тийм үзэл санааг бүрэлдэж эхэлж исэн тухай бичиж байгаа. Тэгээд яг энэ дээр зохиогч нь хэлсэн мэт юм лээ. Энэ тусгаар тогтно гэдэг чинь ингэж тэмцэлхийн гэдэг чинь жаахан хэцүү биш үү гэхэд сүүлийн хэдэн зуун жил ер нь гадны улсаас хараатай байсан тийм. Гэхдээ бидний дотор бол галзуу байгаа. Тэгээд тэргүй бид нар сэргээх ёстой гэсэн утгатай үг хэлж исэн юм лээ. Тэгээд ер нь бас Монголын түүхээр их бахархдаг тийм юм байсан. Тэгээд бас яг улс төрийн хувьд гэх юм бол тэр хэрвээ торгуудын нэг улс байгууллаа гэхэд эдийн засгийн хувьд ч гэсэн улс төрийн хувьд ч гэсэн бие даасан тусгаар тогтносон яг бүх утгаараа тусгаар тогтносон улс байгуулахыг эрмэлзэж байсан. Тийм байл. Тэгээ Хаслунд бол ер нь Хаслундын тэр өмнөх Монголд гарсан Далд Монголч гэдэг ном энэ ном ч гэсэн маш их гол фото зурагтай байхгүй тухайн үеийн маш олон зургуудыг авч үлдсэн нэр үнцэнтэй. Тэгээд тэр зургуудын одоо тэр Дамжин цангийн одоо тэр бэхлэлтийн зургийг авсан. За тэндээсээ яваад өрөмчөөр дайраад таармын хэлсэн зүйл гатлаа хөхнүүрд очиод буцаад тэгээд Шинжааны харшаард очиж Синчин гэгээтэй уулзсан. Яг энэ ном дээр бас гарч байгаа хамгийн одоо номын гол баатар гэх юм бол Синчин гэгээ гэдэг нэртэй хүн байгаа. Тэр болохоор төвдийн Арслан бурхны 5 дугаар дүр гэж байгаа. Тэгээд эхний дүр нь төвдөд төрсөн. Тэгээд 4-р дүр нь далаа ламтаа одоо түнжээ хангарснаас одоо шууд одоо өөхөх тийм ёстой байсан те. Одоо өөрөө усан дунж одоо би жанч халаад тэгээ хойд дүрээ Монгол төрнө гэж хэлсэн. Тэгээд тэр ёсороо Монгол төрсөн нь бол Синчин гэгээн байсан. Тэгээд Синчин гэгээн бол торгуудын одоо хамгийн сүүлчийн хаан. Ер нь хамгийн сүүлчийн Монгол хаан гэж хэлж болно.
Тэгээд тухайн үед л хувьсгал гараад Монголын 4 хаан дөрүүлээ халахын 4 хаан дөрүүлээ байхгүй болсон байсан. Тэгээд тэр үед эрх мэдлээ хадгалж үлдсэн хамгийн сүүлчийн хаан бол Синчингийн байсан. Тэгээд Синчингийн тухай ер нь дэлгэрэнгүй бичсэн байгаа юм дээр. Хүрээний хамбар сууж явахдаа хүрээний халаам нарыг бол ангилсан байх ерөөс. 3 хэсэг ангилаад зөвхөн сүүлийн хэсгийг 2 одоо буддын гүн хааны тэр 5 их хааны 2 ухаанд нь мэрэгсэн хүмүүсийг л авчилсан. Бусдыг бол бүгд хүрээнээс гараад ихнэр хөвгт ав. Энэ хүн амаа хэсэг гээ гаргасан. Тэгээд буссан хүмүүст нь бол шаардлага тавьсан. Одоо уран мужаан, зээлэр мэлэр өөрсдөө хүчээр хийдэг болсон. Тэгээ өөртөө хажуудаа 400 орчим цэргийн одоо цэрэг бий болгосон. Өөрийгөө хамгаалах зорилготой цэрэг байгуулсан. За тэгээд тухайн үед 20-аад оны сүүлчээр чинь их байдал хэцүү байсан учраас энэ Оросоос цуцж утсан цагаан одоо хаант засгийн үеийн офицеруудын тусламжтайгаар ангаа ухаан өгч байсан. Хүн ардаа эрүүлжүүлсэн. Синчингийн үед хүн амаа маш олон болгож чадсан. За тэндээс ирж бас янз янзын адуу мал авчирч малаа одоо сайжруулсан. Газар тариалан нэрхэлсэн. Гэхдээ энэ 1920 дугаар зууны ихэнх үед монголчуудын дотор хамгийн том шинжил хийж чадсан бол Синчингийн юм байхгүй юу. Тэгээд эцэст нь бол энэ халаанд бол Монгол хүн гэж тэр уугаар болно. Тэр дунгаан хятад хүмүүсийн хажууд ирнэ. Ямар чанартай хүн бэ гэдгийг л гаргаж өгснөөрөө бас магадгүй бид бол хүн болгон унших. Ялангуяа одоо төг сонирхтой хүмүүс дотроо энэ манай баруун монголчууд энийг одоо 20-30-аад оны үед ямар байдалтай байсныг харах нэг юм боломж энэ ном гаргаж өгч байгаараа их сайхан зүйл юм.